манай энэ улс төрийн нам орлогоо зөвхөн нэг дансаар цуглуулах энэ залт бол дэлхийд дээр хамгийн сайн жишг гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа залт. Одоо энэ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага болон Венецийн комиссийнхан гэсэн үг шүү дээ. За энэ IDEA гэдэг бас байгууллагынхан Монголын одоо хуульд одоо зөвлөгөө өгж олон улсын стандартад нийцэж гэнэ үү гэдгийг нэг хянаж явж байхдаа энэ залтыг бол хамгийн сайн залт гэж. Одоо та нар нэг зүйлийг бод. Энэ 36 жилийн хугацаанд улс төрийн намуудын хөрөнгө орлого нь ил тод байгаагүй учраас бид нар ийм зохицуулт оруулсан. Гэхдээ энийг бид нар бүр маш олон хувилбараар ярьдаг байсан. Хуулийн төсөл дээр анх орохынхаа өмнө юу гэж ярьж ирсэн мэхээр сонгуулийн ерөнхий аргаар бүх хандивард нь орж ирээд намуудад нь хойрлдог болов яасан юм. Хүртэл тэгж ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын орлогын асуудал чинь айгүй хүнд байгаа байхгүй. Хүнд асуудал байгаа байхгүй юу? Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын тухай асуудал байхгүй юу? Манайд хамгийн ноцтой асуудал энэ. Хамгийн хөрөнгийг намуудыг эргэлдүүлж байна. Хамгийн их өндөр хөрөнгөөр улс төрийн намуудыг эзэлж авах юм уу эсвэл өөртөө ашигтай шийдвэр гаргуулах гэж оролдож байна. Манай улс төрийн зардал яагаад өсөд байгаа гэхээр энэтэй холбоотой залтаа байгаа байхгүй юу? Policy 2 Thinkers